За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн уншлагаар болохоор одоогоос 3 жилийн дотор ямар үйл явдал болох вэ? Юун дээр анхаарах ёстой вэ гэдэг уншлагыг хийнэ. Тэгээ та бүхэн маань 1, 2, 3 гэсэн дугаараас сонгоод уншлагаа хүлээн авч сонсоорой. За ингээд 1-р группийн уншлагаа эхлэе. За та бүхэнд маань одоо ингээд 26 оноос хойших одоо 3 жилийн хугацаанд юу тохиолдох вэ гэдгсэн чинь юу яаж вэ? Өөрийнхөө нэг итгэл сэтгэл хүч чадлыг ерөөсөө огт нөгөө юу яаж болохгүй шүү гэж. Итгэл сэтгэлээ алдаж болохгүй шүү. Балансаа тэнцвэржүүлээд тэгээд өөрийнхөө замналын төлөө ингээд зүтгэрээ гэдэг мессеж гарч байна. Тэгээд нөгөө өмнөх жилүүдэд болохоор ерөнхийдөө дандаа нөгөө уналт босолт гэдэг юм дандаа ээлжилж исэн гинэ. Одоо нөгөө нэг ажил нь бүтэж яхад нөгөө ажил нь ундаг. Эсвэл ингээл нэг юм яг 100% сансан бодсноор чинь ерөөсөө юм болж байгаагүй гэж байна. Тэгэхээр одоо нөгөө бодолтой болохоор нөгөө юу яагаад байна л да та бүхэн маань. За одоо өстөө тэр уналт тусалт одоо дахиад байх бах та. Ерөөсөө санснаар юм болохгүй маа гэд жоохон санаашралтай байгаад байна. Тэг шаардлагагүй гэж байна. Одоо өмнөх жилүүдэд дандаа одоо уналт босолтон дээр дандаа нөгөө ялагдаж гэх тийм үү, эсвэл нөгөө хувь тавилантайгаа эвлэрнэ гэдэг шиг тэгээд эвлэрээд яваад исэн бол одоо энэ 3 жилийн хугацаанд болохоор юу яах юм бэ? Яастай хорвоо дэлхий бол их өгөөжөө өгнө гэж байна. Тэгэхээр нөгөө маш их өгөөжөө өгнө. Тэгээд яг нөгөө дунд нь бол юу гарах юм бэ л да? Аливаа нэг юмыг тавьж явуулах одоо нөгөө юу яана гэсэн үг шүү. За одоо ажил төрлөө солих байдаг юм уу? Эсвэл за энэ миний хийх ёстой биш. Хийх ёстой ажил биш юм байна. Энэ миний байх ёстой газар биш юм байна. За ерөөсөө энийг ингээд нэг солиод үзье. Би одоо алийг болгоно нөгөө нэг замналаараа ингэж явах уу гэд нөгөө юм зориг шолуудад шинэ эхлэлийг эхлүүлж чадна гэж. Тэгээд нөгөө өөрөө өөртөө л итгэхээрээ гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө өрөөл бусдын нөгөө яг нөгөө зөвлөгөө юм хэрэг болно л доо. Зөвлөгөө юм хэрэг болно. Гэхдээ ганцхан өөрийнхөө нөгөө юг дуу хоолойг сонсороо гэж байна. Тэгээд нөгөө юу яах юм бэ? Одоо нөгөө уналт босолт байж л байсан. Гэхдээ өмнөх тэр жилүүдэд нөгөө алдсан онсон шиг тийм айхтар уналт босолт бол байхгүй. Дандаа өөрийн чинь талд альва зүйл иргэнэ гэж штэ. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр нөгөө нэг маш их тийм сайхан итгэл сэтгэл дөөрөн өөртөө итгэлтэй яваараа гэж шүү. За юу. Тэгээд нөгөө нэг заримдаа нөгөө нэг юу яагаад ах шиг байна. Та бүхэн маань одоо нөгөө хитрхи их нөгөө нэг за сэтгэл амарцсан. За одоо ингээл явж л итгэлтэйгэл нэг болох байлгүй дээ гээд нөгөө юу яагаад гэж магадгүй байгаад. Болчихл байлгүй дээ гээд нэг тайвшралыг олгоод өөртөө нөгөө нэг хитрхи их тийм нөгөө нэг удаан урт хугацааны удаан амралт гэдэг юм уу, хоошоо суух гэдэг юм уу, нэг тиймэрхүү нөгөө юг бити аваарай. Чөлөө бити олгоорой. Одоо энэ 3 жилдээ бол асар сайхан итгэл зүтгэл юма гаргаараа гэдэг юм юу мессеж байгаа тийм шүү. За тэгэхээр нөгөө юу л хийж хөдөлмөрлж чадна тэрнийхээ өр өгөөжийг аягүй сайхан хүртэнэ гэж байна. Тэгээд нөгөө ерөөсөө ийм бүх юм чинь доктортой болно гэж байна. Энэ 3 жилийн хугацаанд шүү. За юу. Тэгэхээр нөгөө гэр бүл болох гээд гэр бүл болж дийлээгүй эсвэл гэр бүл нь докторгүй харилцаатай байгаа иймэрхүү хүмүүс одоо мөнгө санхүүгийн хувь дээр ч гэсэн нөгөө аягүй нэг тийм донцлогоотой байгаа. Тэгээд нөгөө Монголд амьдрах уу, гадаадд амьдрах уу, виз гарах уу, гарахгүй юу ч гэдэг юм уу. Эсвэл нөгөө ажил алба сургалтаа би сайн төгсч чадах болов ч гэдэг юм уу. Би яг эсвэл буруу мэргэжлээ сонгочлоо гэд ингээд нөгөө юу өөртөө нөгөө нэг юм сэтгэл ханамжгүй одоо нөгөө зөв үү буруу юу гэдэг юмыг ингээд дандаа дэнслээд байгаа юм тавилан бас байгаа тийм шүү. За юу. Тэгэхэд нөгөө хамгийн эцсийн ухаан бүчэд одоо өөрийн чинь зөв байсан гэдэг юмыг бол хорвоо дэлхий бол үнэхээр харуулна гэж байна. Тэгэхээр энэ 3 жилийн хугацаанд нөгөө нэг айгүй их нөгөө юу яах ёстой юм бэ? Нөгөө
юунаас ч бити одоо нэг өмнө нөгөө нэг алдсан юм чинь одоо би дахиж алдаж болохгүй штэ гэдэг нөгөө өөрөө өөрийгөө нөгөө нэг юу яагаад гэж болохгүй гэж шүү заа юу. Би өмнө нь алдсан одоо би дахиад алдах эрхгүйгээд өөрөө өөрийгөө нөгөө нэг гимц юм өөрүүлээд ээж боломгүй шүү гэж маш их юм тодорхой анхааруулга өгч шүү заа юу. Тэгэхээр одоо хүн алдахгүй хүн гэж юу аах вэ? Тэгээд нөгөө маш их юм юу ягаараа өөрөө өөрийгөө зэмлэхгүйгээр тэгээд нэг юм гэрэлтэй гэгээтэй яг өөрийнхөө төлөө яваад чин шударгаар ингээд явж байхад бол өстой үнэхээр гайхалтай юм заяа тавилан иргэнэ л гэж юм. Гэхдээ яг нөгөө юу яагаад байна л да. Өмнө би бас яг нэг юм сонсч ирсэн. Тэгсэн чинь тэрэн дээр бас яг ингэж ярьсан мөртлөө шал хотлоо байсан шүү дээ. Миний амьдрал ингээд бүр эсрэгээр эргэцсэн шүү дээ гэд яг тэгж хэлэх гээд ах шиг байна. Яг миний өдөөс бол яхахгүй тэгж хэлэх гээд ах шиг байна. Тэгэхээр нөгөө тэр заяа тавиланг болвол нөгөө юу яана л гэсэн үг л дээ. Одоо хитрхи сайн бай, үнэхээр сайн байна гэдэг ингэчингүүт нөгөө санаа чилээх биш. Одоо нөгөө угаасаа би юунд ч санаа чилээх ёсгүй юм биш үү? Бүх юм болчих юм байна гэдэг ингээд нөгөө хитрхи амар амгалан нөгөө хэлбэр аргаар нөгөө амьдрах гад ингэчихсэн юм шиг нөгөө өөрийнхөө үйл тавиланг нөгөө жоохон буруудулсан гэдэг шүү. За юу. Тэгэхээр нөгөө юу ямар юм бэ? Тэгээд нөгөө өөрийн хүрээлэлтэй заа юу. Таньж мэдхгүй хүнийг ивэлж инхрийлж нөгөө мөнгө зоос өхөөсөө өмнө нөгөө өөрийнхөө нөгөө хүрээллийг одоо гал голомтоо тэгээд нөгөө ойр дотны маш их ойрын хүрээллийн хүмүүсийг нэг жоохон ивэж дивэлгэх хэвээр байна. Тэгэхээр одоо нөгөө би зөндөөл тэгсэн намайг ерөөсөө үнэлдэггүй штэ боддоггүй штэ гэд ингээд бодоод яваад ээж боломгүй гэж шүү. За юу. Тэгэхээр нөгөө юу яана гэж байна. Одоо тэрийг нөгөө нэг харах ухамсар харах тэр мэлми байхгүй хүмүүс байж болно. Хорвоо дэлхий болвол үнэхээр харж байгаа шүү гэж байна. Тэгэхээр нөгөө юунд ч нэг тийм айхтар ингээл гомдоол туняал өстой би ингээл зүтгэж яхад чинь намааг ингэсэнгүү тэгсэнгүү гэж ингэж нөгөө нэг ерөөсө бити хямар гэж байна. Тэгээд нөгөө нэг юу ямар юм бэ? Хүч чадал нь байна. Хүч чадал нь байна. Итгэл зүтгэл сэтгэл нь харин дутмаг байна гэдэг. Тэгэхээр нөгөө хүч чадалтай хүн чинь тэгэл өөрөө зорьсон зорилгоо биелүүлэх ёстой болохоос ш өрөөлийн нөгөө амийг хараад ингээд нөгөө худалчгонд одоо нөгөө өрөөлөөс хишиг гуугаад сууж ээж боломгүй гэдэг ийм анхааруулгыг ингэж хэлээд шүү. За тэгэхээр энийг нөгөө нэг айгүй сайхан тийм юу ягаараа бодож болгоо шүү. За юу. Тэгээд нөгөө хуваа нөгөө хоримтлуулсан юм а хуваагаад тавиад туучмгүй л байгаад байгаа хүмүүс байгаад байна. Тэгэхээр яхаар үнэн тэрийг одоо хувааж ингэж хүртэх гэж байгаа юм биш. Зүгээр л нэг ийм сайхан сэтгэлийн өгүүлгөө ингээд өгчдөг байгаараа гэдэг ийм мессежийг өгч шүү. За тэгэхээр нөгөө 3 жил болвол одоо энэ 26-наас хойш 3 жил бол өөрт чинь маш их өгөөжөө өгнө гэж байна. Тэгэхээр нөгөө юу ямар юм бэ? Айгүй сайхан тийм өөрөө өөртөө итгэлтэй. Тэгтээ нөгөө юу яаж болохгүй шүү гэдэг шүү. За юу. Одоо нөгөө нөгөө хамгийн дотны тийм нөхөрлөл гэдэг юм уу, найз гэдэг юм уу, ажил алба гэдэг юм уу, тэрнээс нөгөө нэг хоёрын хооронд нөгөө юуг нь өгөөж наваад нөгөө сэтгэлийн гонсоолгож орхиж болохгүй шүү л гэдэг тийм юу яагаад байна. Анхааруулга гараад байна. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр бас нэг жоохон бодож болгооч юу яах ёстой юм бэ шүү. За. Маш их тийм ууж ухаанаар бодох ёстой юм байна. Энэ бол яхахгүй тийм нэг анхааруулга, сануулга гэдэг юм бол өстой үнэхээр гарч ирээд байна. Тэгэхээр та бүхэн минь нөгөө юу яагаарай? Жохон бодолцож болгоож үзээрэй. За юу. Тэгээд нөгөө нэг юу яа гэдэг мессеж гарч ирээд байх юм. Ямар сони юм бэ? Нөгөө
өөрийнхөө дур зоргоорч гэдэг юм уу тэгээд нөгөө нэг юм айгүй тийм бүх юмыг өөрж явж байгаа гээд өөртөө дүгнэлт хийгээд байгаа хүмүүс байгаа болвол нөгөө юу яа гэж одоо нөгөө ижи тавилан нэг жоохон юу баясаг инэр гээд ах юм. Одоо уг нь ижигээ хүн болгон хайрлж инэрчүүл байгаа ах. Гэхдээ нөгөө дотоод дундуур байна гэж хэлж байгаа юм биш шүү. Ямар ч байсан нөгөө нэг ийм мессеж гарч ирээд байна. Нөгөө ижигээ одоо нэг сайхан баярлуулаа гэдэг мессеж гарч ирээд шүү. За юу. Тэгээд нөгөө ижитэйгээ ойлголцохыг хүсдэггүй ч гэдэг юм уу. Одоо тиймэрхүү хандлагатай, тиймэрхүү бодолтой хүмүүс байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ нөгөө нэг хүний ижи тавилан бол ижи тавилан л байдаг шүү гэж юм. Тэгэхээр нөгөө юу яамаар юм бэ шүү. За тэгээд ижи нөгөөдсөн бол ижийнхаа араас нэг сайхан зол өргөдөг ч юм уу, буян номынх нь үйлийг хийдэг ч юм уу, нэг тиймэрхүү юм хиймээр юм бэ шүү. За энэ бол өстэй яхахгүй тэгж юу яагаад вэ? Гараад байна. Тэгээд нөгөө нэг шүн сайхан амарчээ гэж юм. Тэгээд нөгөө өөртөө хүн нөгөө нэг өөртөө эрчим хүчтэй, тэгээд өөртөө итгэлтэй, өөрөө ингээд нөгөө хүний амьдралын авах ёстой бүх юмыг ингээд аваад дийлж байгаа болвол нэг тийм айхтар нөгөө юмнаас ингэж нэг тийм юу яагаад байх. Айгаад ичээд хоошоо суугаад нурмаагаад байх юм тавилан байдгүй маа л гэдэг юм мессеж гараад байх юм. Тэгээд нөгөө нэгэнт өнгөрцөн нөгөө юу вэ штэ цаг хугацаа. Нэгэнт өнгөрсөн цаг хугацааг буцааж болохгүй штэ гэж юм. Тэгээд нөгөө нэгэнт өнгөрсөн цаг хугацааг буцааж болохгүй юм чинь нурмаач ингэж суухынхаа оронд өнгөрснийг бодохынхаа оронд нөгөө юу ямаар л гээд ах юм. Яг одоодоо амьдрээд, яг одоодоо цэцэглээд, яг одоодоо амьдралаа босгох гээд ах юм. Тэгэхээр нөгөө яг нөгөө өмнөх одоо яг хүүхэд насаа бодож гин үү, эсвэл аз жаргалтай тавилангаа тэр үеэ бодож гин үү. Ямар ч хэлсэн л нөгөө өмнөх юугаа тэгэхэд тэгдгүү байж дээ, ингэхэд тэгдгүү байж дээ гэдэг нөгөө харамслаа ерөөсөө их жоохон бодоод идэх хүмүүс байгаа шүү. За тэгэхээр нөгөө харамсалч бай, тавиланч бай, амьдралч бай тэгээл нөгөө нэг буцааж болохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө яг өнөөдөртөө амьдраад яг өнөөдөртөө цэцгэлээл гэж юм. Тэгээд нөгөө өнгөрсөндөө харамсаж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө юу яа гэж юм. Одоо чиний хийх ёстой цаг болсон шүү гэж. Одоо унтрах болоогүй харин ч ёстой жинхэнэ одоо нөгөө үйлдэл болгож нөгөө тавилангаа эргүүлэх цаг нь болсон гэж. Тэгээд нөгөө маш олон ийм дайралтууд гэдэг юм уу, муу мухаа үг гэдэг юм уу, одоо өөрөө чинь буруутгсан буруутгал гэдэг юм уу, тэр болгоныг нэг тийм өөртөө хүлээж аваад байх шаардлага байхгүй юм бэ. Тэгээд юу яалаа гэж. Надад тийм нөгөө сайн найз нөхөр байхгүй штэ. Надаас өөр хинч байхгүй штэ гэдэг нэг тийм хатуурхлыг хэлээд байх юм. Тэгэхээр нөгөө за тэр нь одоо ямар ч юм байсан бай ерөөсөө нэг юу ясны хэрэггүй шүү л гэж. Тэр хатуу үгийг дахиж ингэж ярьж хуурж болохгүй шүү л гэдэг ийм анхааруулгыг хэлж байна. Тэгээд одоо тэр нөгөө маш их алдаа оноо байсан ч гэсэн одоо энэ 3 жил бол өгөөжөө өгнө гэсэн учраас одоо өөрөө нөгөө нэг жоохон юутаал баймаар юм байна. Дотроо бодолтой дороос уртай гэдэг шиг. Тэгээд дайралтууд иржсэн ч гэсэн тэрний өдөөс одоо нөгөө хамгаалттай л байх ёстой л гэдэг юм л та. Тэгээд нөгөө хүн одоо нөгөө нэг юм үг байдаг штэ. Хэрэг хар боловч нөгөө нутгийн шувуу нөгөө юу хун цагаан боловч хүний нутгийн шувуу билүү нэг тийм үг байгаад байдаг штэ. Тэгэхээр нөгөө хин өөр дээр чинь нөгөө юу барьж ирээд юм өөрөө чинь ботсон үгийг хин хэлж гэн хин өөрөө чинь ингээд уруу татаж ингэж муу мухагаар
одоо уруу татаад ингээд нэг юм амьдралыг чинь буснуулаад ч гэдэг юм уу, хувьд олон чинь ингэж атаархаац ч гэдэг юм уу, хин тийм тавилан гаргаж байгааг их онцгой анхаар гэж шүү. За юу. Тэгээд энд ингээд нэг айгүй сони юу яагаад ах юм? Одоо ихээс одоо тэдүүлээ байсан хүмүүс одоо нөгөө юу яатсан л гэдэг юм да. Нэгээс илүү хоёрыг ч гэдэг юм уу ингээд нөгөө 50 тууцсан гэдг нь одоо уучлаарай нөгөө тэнгэр дэвшээсэн л хүмүүс одоо бас үзээд байна л да. Тэгээд одоо нөгөө юу л яа гэж юм да. Нөгөө хүний амьдралын мөн чанарыг их буруу ойлгоод байна гэж. Одоо ингээд 50-аад одоо ингээд яваад өгдөг юм байна гэдгийг мэдчихээд тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө удам угсааны хатуурхлыг ингэж засуулахгүй болвол яг энэ бодолч нь болвол нөгөө юу яахгүй л гэдэг юм да. Одоо нөгөө энэ дээр болохоор нөгөө юу хийх хүмүүс байгаад ах юм. Нөгөө дом байдаг штеп. Одоо нөгөө юу яаж тайлбарлах вэ? За үз. За энгийн жишээг хэлээти. Одоо нөгөө юу гэж тайлбарлах юм бэ? За ямар ч байсан л нэг тийм сонин дом хийгээд идэх хүмүүс байгаад байна. Тэгээ тэр чинь ингээд бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй шүү дээ гэдэг ах юм. Тэгэхээр нөгөө нэг тэгэхээр замналаа засуулах ёстой л гэж хэлчих гээд байна л да. Тэгээ замналаа засуулсны ард дээр бол үнэхээр гигэн жаргал байна гэж шүү. За юу. За намайг унна гэж утсан уу, унтрна гэж утсан уу? Та нарт бол өстой би барагдахгүй шүү гэж домогшиж байгаа хүмүүс байгаа дээ. Тэгэхээр нөгөө юу л яа гэсэн үг шүү дээ. Хүн нөгөө нэг юу штэ, сэтгэлийн амьтан байхгүй юу? Тэгээ хүн ерөөсөө нөгөө маш их юм ганцаараа байвал нөгөө юу яаж чаддаг вэ? Одоо за яг амьдрч дийлэн л дээ. Одоо хичнээн нөгөө зүтгэлээ ч гэсэн нөгөө нэг юу яадаг шүү. Хүн нөгөө өөрийгөө нөгөө ганцаардж байгааг одоо тэгээд нөгөө амьдралын утга учиргүй юм шиг санагдж байгааг ерөөсөө нэг тийм нэгээрээ байж байхдаа огт ойлгодгүй юм. Тэгэхээр нөгөө маш сайхан хүрээлэлээ өөрчлөөд тэгээд нөгөө юу яамаар юм бэ? Хүрээлэлээ өөрчлөөд тэгээд нэг юм үнэн сэтгэлийнхаа үгийг ингээд нэг юм ойлголцох тийм хүнтэй л нөгөө юу яамаар л юм байна да. Ярилцаад тэгээд эсвэл нь одоо нөгөө баг худалч хүнд нөгөө юу яачвал яадаг юм бэ л гэж. Өөрийгөө ойлгохын тулд нөгөө сэтгэл зүйч гэдэг юм уу? Эсвэл нь нөгөө хамгийн их төшиг тулгуур болох боломжтой тийм хүнтэй нөгөө юу яамаар юм бэ? Сэтгэлийн онгоотл сайхан ярилцмаар юм бэ? Зүрх сэтгэл чинь амарч ээж нөгөө төвчин заяагаа болоод тэр нөгөө маш их гайхалтай одоо ажил төлөвлөгөө одоо бизнес юу гэдэг тэр бүх юм чинь гэж биелнэ гэж байна шүү дээ. Уг нь ингээд өөрийн чинь бодолтой бол маш их юм байна. Одоо энийг ч биелүүлчмээр, тэлийг ч биелүүлчмээр,
Эсвэл айгүй их юм төлөвлөсөн юм айгүй их байгаад идэг. Тэгтээ нөгөө юу яж чадахгүй л байгаад байна л да. Жоохон ядраад байна л гэж хэлэх гээд байна. Жоохон ядраад нөгөө төшиг хүн хайгаад л байна л да. Тэгээд бизнес дээр ч вэ, ажил хэрэг дээр ч вэ, эсвэл нөгөө сурлага хөдөлмөр дээр ч вэ. Тэгээл нөгөө айгүй сайхан ойлголцоол юм ойлгоол ингээл нөгөө хичээл номч вэ тийм үү тийм а хийх гээд тэгэхээр нөгөө яг нөгөө зааж зааварлаж байгаа хүн л ерөөсөө огт болохгүй байна л гэдэг юм. Тэгэхээр нөгөө бизнес дээр ч тэр болохгүй байгаа нөгөө юу яагаад вэ? Тэгэхээр нөгөө өөрөө өөртөө итгээд нөгөө мэлмигээ сайхан л нээх хэрэгтэй. Тэгжээж нөгөө юу яа. Тэгжээж энэ 3 жилийн энэ нөгөө бүтээх барих тэр юунуудаа хүлээж авъя шүү. За 3 жилд бол 3 жилийн тэр бол их өгөөж өгнө л гэж юм. Тэгээд нөгөө хамгийн гол нь өөрөө нөгөө юу яах хэрэгтэй юм биш үү? Өөрөө өөртөө ажиллах барих тэр асуудлуудаа хийгээд өнгөрсөнд нь үлдээгээд өнөөдөртөө ингээд нэг сайхан гэрэлтэй жаргалтай амьдрээд санаа зовх юм уу өнгөрсөнд нь үлдээл гэдэг ийм хатуурхлыг юмыг сануулгыг л хэлж байна да. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Одоо ингээд 20 дугаар группийн уншилгаа эхэлье. За ингээд 20 дугаар группийнхаа уншилгыг харж байна. Тэгээд нөгөө юу ямар юм байна да. Уг нь нөгөө маш их хичээл зүтгэлтэй нөгөө ариуч чимэгч нөгөө юу яасан л хүмүүс байгаад байна л да. Хураасан зүйлтэй тэгээд тэрэндээ жоохон бардамдаг хүмүүс байгаад байна. Тэгэхээр нөгөө юу яах хэрэггүй шүү гэж сануулгыг хэлж байна. Нөгөө хураасан эд зүйлээ нөгөө буруу нөгөө зүйл рүү хөрөнгө оруулалт хийвээ, буруу хөдөлгөө гэдэг тийм анхааруулга байгаад шүү. За энэч сайхан бизнес болно, тэрч сайхан бизнес болно. Ингэн тэгэн ийм чичиртаа тэгэн гээл ингээл өөрийн чинь одоо тархитлагыг эргүүлээд юу яагаад их хүмүүс гараад ирэх вэ дээ. Нөгөө ашиглах гэсэн хүмүүс гараад ирэх вэ дээ гэж шүү. За юу тэгэхээр нөгөө тэрэн дээр нөгөө онцгой анхаарад их уужим ухаантай ийм алсыг харсан бодолтой байгаараа гэж байна. Тэгэхгүй бол одоо тэр нөгөө юмаа хүлээж юу яах гэж олж авахгүй ч ер нь их тэмцэлтэн өрнөлтөн болно гэж байна. Магадгүй одоо нөгөө он дамнсан шүүхийн асуудалтай хүмүүс үзээд ах шиг байна. Тэгтээ нөгөө юу яагаад байна. Айгуу сайхан тийм нөгөө дотроо бодолтой байхгүй бол ерөөсөө хүн нөгөө ашиглахын төлөө юу яа шүү. За нөгөө сайхан сэтгэлийг ашиглана гэдэг шүү. За юу тэгэхээр энэ дээр ингээд нэг жоохон бодолтой болгоомжтой байхын цагт бол хорвоод дэлхий болвол юу яанаа л гэж. Тэгж айхтар тэгж нөгөө нурмааж ундаагаад тэр нөгөө элдв бусын юм бол үүсгээд байхгүй. Хамгийн гол нь өөрөө юу сайн дураараа шүү. За юу сайн дураараа тэр нөгөө олсон орлогоо гэдэг юм уу, олсон эдлээ гэдэг юм уу, эсвэл нөгөө сайхан ажил албаач гэдэг юм уу нөгөө буруу зүгт нь тавиа туучих үедээ гэдэг шүү. За юу тэгэхээр эн чинь одоо бүх юм өөрөөс чинь шалтгааллах гэдэг шүү. За тэгэхээр нөгөө юу ягаараа хүн өөрийг чинь ашиглах гэдэг магадгүй. Тэгэхээр нөгөө амар сайн юу яаж бодож болгоогоороо за тэгэх юм бол нөгөө нэг тийм айгаад гундаад зовоод ингээд ах ерөөсөө тийм алга гэж шүү. За юу тэгээд нөгөө одоо нөгөө гэр бүлхэн хүмүүс бол одоо 3 жилийн хугацаанд нэг гэр бүлтэй болъё барья гэж төлөвлөж байгаа юм бол байгаад байна. Үнэхээр сайхан гэр бүл зохицолно гэж байна. Тэгээд харин хамгийн гол нь тэр гэр бүлийг нөгөө яаж сайхан юу яах вэ? Авч явах уу гэдгээ өөрөө айгүй сайхан бодороо. Тэгээд ийм ч хэцүү байсан юм уу? Тийм ч хэцүү байсан юм уу? Энэ дээр ч үзэл бодлын зөрүү зөрчилгээд ингээд нөгөө нэг ийм хоёрын хооронд жижигхэн үйл бодох юм бол нөгөө өөртөө ирсэн өгөөж буйыг ингээд буруу тийш нь юу яа шүү гэдэг юм. Асах чи шүү гэдэг юм. За юу тэгэхээр нөгөө ерөөсөө тэгж болохгүй шүү гэдэг бас анхааруулгыг хэлээд юм. Тэгээд нөгөө хүнд ашиглуулуу гэдэг дан ганц мөнгө төгрөгөн дээр ч биш шүү. За юу тэгэл нөгөө
өөрийн чинь нөгөө нэг ийм сайхан одоо авьяас чадвар юу байдгийг одоо тэр нөгөө альбан тушаалч байдаг юм уу за чи энийг ингэх юм чинь тэрийгэ тэгчих гээл одоо ингээл одоо чи ихний удаадаа гаргачих би өстө дараагийн удаас яг тэгнэ гээл ингээл худлаа яриад нөгөө хуурам эхлэх гээд байгаа ийм агуулганд автаж болохгүй шүү гэдэг шүү за юу тэгэх юм бол угаасаа бүх юм чинь юу яах юм бэ тэрийг л даваа гарчих юм бол 3 жил бол өстой маяггүй их өгөөжөө өгнө гэж шүү за юу үнэхээр гайхалтай гэж байна. Тэгээд нөгөө энэ дээр болохоор нөгөө юу яагаад ах юм нөгөө заяа тавилан гэдэг юмд нэг тийм амар юу яадгүй итгэдэггүй тийм хүмүүс үзээд байна сонсоод байна гэсэн үг шүү за яагаад ингэ тэгж нөгөө итгэхээ бэлдсэн шалтгаан нь болохоор нөгөө юу юм байна л да хичээл зүтгэл гаргаад байхад нөгөө дандаа нөгөө нэг юу яагаад идэг одоо хүнд ашиглуулад идэг гэдэг юм уу эсвэл одоо хүний өдөөс нэг юм үжил бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй тэгээ хүний аманд багтаад идэг ч гэдэг юм уу яг нэг тиймэрхүү л юу болчих гээд шүү за тэгж юу яаж тайлбарлаж хэлчих гээд шүү за юу тэгэхээр нөгөө өөрөө өөртөө эзэн бай гэж юм тэгээд нөгөө үнэхээр л яг энэ хөөх юм үнэн байх таа гэж бодсон хүн чинь ч хүртэл шал худлаа байх үедээ нөгөө юу яах үедээ гэдэг. Өөрийн чинь нөгөө замналыг булаах үедээ гэж юм. Одоо өмнө нөгөө нэг алдсан юм чинь одоо дахиж алдахгүйгээр их нөгөө ууж мухантай явараад гэх юм бол энэ 3 жилийн хугацаанд бол нөгөө нэг тийм айхтар алдаж оноод ингээд сэвтээд ингээд ах юм байхгүй гэр бүлгүй хүмүүс нь гэр бүлээ сайхан цэцэглүүлж чадна. Тэгээд нөгөө одоо ажил үйлсээ хийж байгаа хүмүүс нь ажил үйлсээ дэлгэрүүлж чадна. Тэгээд нөгөө хуваараа юм хийх гэдэг юм уу эсвэл нөгөө юугаа амьдарч байгаа газраас солих гээд одоо урагшаа тэмүүлж байгаа хүмүүс бол тэр бүхнээ хийж чадна гэж байна. Гэхдээ нөгөө энэ дээр нөгөө нэг анхааруулга байгаа нь юу яа гэдэг шүү за. Нөгөө өргөө гэрээ солихж байгаа хүмүүс нэг айгүй сайхан бодчихж хөдлөөрөө гэдэг юм хэлж анхааруулад шүү за. Нөгөө тэр юу нөгөө буруу байсан байна гэдэг дараад нь нөгөө нэг жоохон гомдол нэрх үедээ гэдэг юм гарч байна. Тэгэхээр нөгөө өргөө буцаа солих байгаа хүмүүс бол анхааралтай хандна. Харин тэр бизнесээ дэлгэж байгаа, гэр бүл зохиогч байгаа хүмүүс бол нөгөө ерөөсөө тэгж юу яасны хэрэггүй гэж гондож тунаж юу яасны хэрэггүй гэж байна. Тэгээд нөгөө нэг энэ саяхан нөгөө юу яасан хайртай дотны хүнээч гэдэг юм уу эсвэл таньдаг найз нөхрөөч гэдэг юм уу ингээд нөгөө алдсан хүмүүс байгаад байна л да их сэтгэлийн шарахтаа юу та тэгээл нөгөө ямар амир юм бэ өстой нэр ингээл одоо нөгөө хүний амьдралын хатуу тавилан гэдэг юм ах та гэд нөгөө маш их юм зүрх сэтгэлийн шарах юу яасан юу яаж байгаа эдэлж байгаа тэгээд нөгөө дөнгөж саяхан өнгөрсөн байсан ч юу яасан өнгөрөөгүй байсан ч өмнө өнгөрсөн тэр хүнээ одоо ч хүртэл ингээл айгүй их бодож одоо шаналж өгөөлж дурсан өгөөлж явж байгаа одоо нөгөө цэжний маха барна гэдэг үг хатуу гэдэг л та яг тэрэн шиг тэгээд цэжний маха бараад байгаа хүмүүс байгаад байна тэгэхээр нөгөө их сайхан тавиа явуулчихаа л гэж би өөрийнхөө зүгээс зөвлөмөр байна да. Тэгээд та бүхэн миний нэг жоохон бодож болгооч юу ягаараа үзээрэй. Тэгээд нөгөө юу яаж болохгүй шүү за. Чимээгүй байх юм дээр чимээгүй байхгүй байж ч нөгөө чимээ гарах юм дээр чимээгүй суугаад иж болохгүй гэж. Одоо өөрийн эрх ашиг, өрөөлийн эрх ашиг одоо хаана одоо хүний тавилан хэрэгтэй байна. Тэрийг юу ягаараа хамгаалдаг, өмгөөлдөг, тэгээд бусдыг өрөөдөг байгаараа. Тэгээд нөгөө юу яаж за юу та нар минь нэг сайхан одоо нөгөө юу яаж болохгүй л дээ. Нөгөө бусдын бэлтгэсэн хоол унд буюу нөгөө гадуур их хооллож унтлах нь бол дэмий гэж шүү за юу. Яг өөрийнхөө материалаар, яг өөрийнхөө гараар, яг өөрийнхөө нөгөө эрүүл мэндэд тааламжтай хоолыг хийж идээд
Тэгээд нэг юм юугаал мэлмигээ сайн тодруулаа гэж юм. Одоо 3 дахь мэлмигээ сайн гялаалгаа гэдэг юм. Тэгэхээр энийг болохоор нөгөө юу яагаад ах шиг байна бас. 6 дахь мэдрэгүүтэй хүмүүс үзэж гин гэж хэлчих гээд шүү за. Эсвэл нөгөө зүүн сөв нь их хөгжсөн. Одоо бодол нь бэлдэх хүмүүс, зүүд нь бэлдэх хүмүүс зөндөө байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг ингээд нөгөө зүүд нь бэлдэх тийм хүмүүс байгаад байна. Тэгээд нөгөө юу ямар юм бэ шүү за. Их хар бараан зүүдлээд ингээд нэг жоохон хатуурхаад хэцүүрхэд байвал нөгөө хар сэвлэгнээсээ нэг жоохон юу ячхаал гэж жоохон тайрчих хэрэгтэй гэдэг шүү за. Тэгээд нөгөө нэг юу ямар юм бэ? Нэгээрээ хүнштэй намайг ойлгох хүн байхгүй гэдэг юм гоморхол тунирхлаа битэх ярээрэ гэж юм. Тэгээд нөгөө буцсан хүнийхээ араас нөгөө нэг буян их сайн хийх ёстой юм байна. Тэгэхгүй бол нөгөө буцагсад нөгөө жоохон дагуулчих гаддаг гэдэг нэг юм хатуу үг байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө тэрэн дээр нэг жоохон юу ягаараа. Анхааралтай андараа за. Тэгээд нөгөө энэ нөгөө юуныхаа амьдрж байгаа өргөө бууцсныхаа нөгөө юу мууг жоохон энергийн жоохон засах хэрэгтэй гэж байна. Одоо нөгөө байшин сав орон сууц эсвэл тэр тусдаа дуурахта мансарта байшин ч гэдэг юм уу, хаус ч гэдэг юм уу, тэрнийхээ нөгөө нэг юм гიშгэж ордог шатыг нөгөө юу юм нөгөө нэг жоохон юм цэвэрлээд шүүрдээд ариулаад тэгээд давс сужраа цацаад ч гэдэг юм уу, ер нь жоохон нэг тийм юуг нь энергийг илбэж засаа гэж байна. Монгол өргөө гэрт амьдардаг бол Монгол гэрийнх ч бас ялгаагүй. Яг тэр нөгөө үүдийн хэсэг довжоо хэсгийг нөгөө жоохон ингэж юу ямар юм бэ? Ариулмаар юм бэ. Тэгэхгүй бол ерөнхийдөө нөгөө голомт сэвтцэн л гээд байна да хүүхдүүдээ. Тэгэхээр нөгөө голомт сэвтнэ гэдэг чинь ер нь жоохон асуудалтай байдаг шүү за. Тэгэхээр нөгөө голомтынхоо сэвийг гаргаж ийж ер нь их юутай амьдрын шүү. Сансан бодсон юм нь одоо нөгөө юу яаж гарч ирнэ гэсэн үг шүү за юу. Дэлгэрч гарч ирнэ гэсэн үг шүү. Ер нь бол жоохон сэвтэй бутгтай болцсон байна л гэж. Тэгээд нөгөө би одоо нөгөө 6 дахь мэдрэгүүтэй миний юм биелдэг би ингэдэг гээд нөгөө жоохон нөгөө хамгаалж чадаагүй зүйлтэй байж ич нөгөө хачин ихээр сайрхаад яах вэ гэдэг бас нэг тийм юу гарч байна сануулга. Тэгэхээр энийг ингээд нэг аягүй сайхан бодож болгоогоороо. Тэгээд нөгөө юу яах юм бэ? Одоо энэ 3 жилийн хугацаанд одоо нөгөө нэг сингл хүмүүс нь сайхан хайртай учрнаа гэж юм. Тэгээд нөгөө яг хуу эндээс болохоор нөгөө салд сарнаад одоо бүр ингээд заастаа одоо өстой жинхэнэ нөгөө танагтаа дээрээ явъя даа гэд хилээд гарсан ч гэл хүн байгаад байна. Тэгэхээр нөгөө энэ 3 жилийн хугацаанд бол нөгөө юу янаа л гэж. Сайхан сэтгэл дэвтэн сайхан одоо нөгөө бүх юм ингээд нөгөө гэрэлтнэ л гэж байна. Одоо тэгтээ нөгөө салж сарнсан хүмүүс маань одоо нөгөө юу ягаараа их бодолтой юутай нөгөө сонголттой ихтэй нөгөө маш их бодолтой юу байгаараа гэдэг имийг хэлээд шүү за. Тэгэхээр одоо ойрын 3 жилдээ болвол нөгөө юу яана л гэж. Сайхан хайр үнэхээр гарч ирэн. Тэгтээ нөгөө яг хэнийг нь яаж сонгох вэ гэдэг юм сонголтыг л өөртөө чинь үлдээгээд байгаа юм байна л да. Тэгэхээр нөгөө хаанч л хүлээж зогсож яадаг, хаанч л өөрийн чинь төлөө хамгаалж зогсож яадаг хүнийг л хачин ихээр их ойлгороо л гэж юм. Тэгэхгүй бол одоо ерөнхийдөө нөгөө нэг юм юу л их сонголт их олонтой гарч ирнэ л гээд байна да. Тэгээд нөгөө энэ л үнэхээр ийм айгүй тийм мундаг ийм хүн байх нь дээ гэж болохоор нөгөө санаа сэтгэл чинь зөрчих үү дээ гэдэг сануулгыг бас өгч байна. Тэгэхээр та нар минь маш их уужим бодлоор мэлмигээ нээгээд тэгээд сонголтоо хийгээрэй л гэж хэлье да.
За тэгээд нөгөө ажил эрхийн уулзалтанд явж ирж байгаа, явах гэж байгаа, эсвэл нөгөө сургууль соёлын гадагшаа зүтгэшээ явах гэж байгаа хүмүүс маань зөвхөн нөгөө ажил албандаа одоо бизнестэй уулзалтанда тэрэндээ л нөгөө санаа чилээг ирээл гэж байна. Бусдаар бол нөгөө одоо нөгөө хайр сэтгэл гэдэг юм уу, энэ ямар аятайхан зүйл вэ, энэ ямар аятайхан мэсгүй вэ гэдэг нэг тийм үнцэг болвол одоо өөрийн чинь нөгөө юмыг бизнесийн уулзалт одоо тэр сурлах хөдөлмөр тэр нөгөө ажил хэргийн уулзалтыг чинь нөгөө авах юмгүй дэмий юм болгоё шүү л гэдэг анхааруулга өгөөд байна. Одоохондоо нөгөө цаг хугацаанд биш учраас нөгөө хүлцэн төвчж яагаад тэгээд яг тэр жинхэнэ тэр нөгөө юугаа хань ижил хайр дурлал одоо тэр юм олноо л гэж байна. Өөртөө үнэхээр олно гэж байна. Тэгээд нөгөө үзэл бодол бас нийлдэг тийм хүнтэйгэл байна л гэж байна. Тэгэхээр нөгөө өмнө нь болохоор нөгөө юу л яасан л юм л да. Маш их тийм нөгөө үзэл бодлын зөрчилтөө хагаралтай тэгээл нөгөө өөртөө хүнийг нөгөө нэг маш ихээр ингэж гундааж сэвтээсэн одоо зөвхөн тэр одоо хайртай хүн чинь биш одоо нөгөө тэдний хүрээлэл буюу одоо эцэг эгч байдаг юм уу, ах эгч байдаг юм уу, амраг садан байдаг юм уу, найз нөхдөд байдаг юм уу, хүрээлэл нь ерөөсөө өөрт чинь тохирдгүй байсан юм байна. Тэгэхээр одоо нөгөө тохирох хүн чинь ингээд одоо 3 жилийн дотор гарч ирнэ гэж байна. Тэгэхээр нөгөө яг нөгөө хоёр тишээ болцсон хүмүүс байх юм бол юу ягаараа. Гэхдээ нөгөө юу яагаад эргэлзээд байгаа юм бэ? Одоо нөгөө өмнөх эксэсээ буюу нөгөө залуугасаа нөхрөөсөө ханиасаа болох уу яах вэ? Өөрчлөгдчихдгүй байх таа гэд ингээ бодож байгаа эргэлзэж байгаа хүмүүс байна. Тэгэхээр нөгөө цаг хугацаа жоохон яваад ирэхийн анзаанд нөгөө юу нь гарнаа. Хариулт юм гарнаа гэж байна. Тэгэхээр нөгөө сонголт болвол таны гарт тэгээд та нөгөө бас өөр аягүй тийм одоо өөртөө нэг юм амар гоё юу хиймээр юм бэ? Өөрчлөлт хиймээр юм бэ? Одоо нөгөө өнгө үзэмж одоо тэр юу муу гэж хэлээгүй шүү за. Гадаад дүр төрөх гэж хэлээгүй шүү за юу. Одоо нөгөө шархалсан гомдсон зүрх сэтгэлээ одоо нөгөө жоохон ангаах тишээл юу яа. Тэр зүрх сэтгэл чинь ангаагдчихэж та өөрөө өөрчлөгдөнө гэдэг нь шүү дээ. Тэгэхээр нөгөө гадаад үзэмж одоо хувцс хунар үс зүс гэхээсээ илүү юу яа. Зүрхээ амьрлуул одоо шархын ангаа одоо хүнд итгэлээ бүү аалт гэдэг юм гарч байна. Тэгээд нөгөө юу ягаарай. Тэгэл альва бүхнээс өөрийгөө чөлөөлөөд ингээд нэг сэтгэлийн амар амгаланг олоотхоо л гэж. Сэтгэлийн амар амгаланганд дагаад одоо энэ 3 жилдээ үнэхээр аягүй сайхан тийм төлөв төвшин тийм сайхан аз жаргал гэрэл гэгээ ирнэ гэж шүү. За юу манайхаа. За баярлалаа энэ хүртэл сонссонд. За ингээд 3 дугаар группийнхаа уншихыг эхэлж байна. Одоо энэ 3 дугаар группийг маань болохоор нөгөө ерөнхийдөө нөгөө нэг эцэг эхийн хайр халамж одоо удам хугацааны тийм их буян заяанд байсан хүмүүс одоо юу яаж байна? Сонсож байна. Тэгэхээр нөгөө сайн эцэг их сайн удам хугацаанд ингэж яваад одоо нөгөө бүх юм чинь ингээд нэг юм дэлгэр тэгш ингээд болоод ирсэн байна гэж шүү. За юу. Одоо тэр нөгөө магадгүй нөгөө ээж аавын удам хугацаа гэхээр нөгөө ээжийн аав ганцхан байж гэнэ гэсэн үг шүү. За юу. Сайхан өвөө, сайхан эмээ, сайхан эмээ өвөөгийн хайранд ингэж ундарч өссөн. Өстой юугаарч дутаагүй, нөгөө юугаарч дутаагүй гэдэг нь мөнгө төгрөгөөр дутаагүй гэсэн үг бол биш шүү. За юу. Тэгээд ямар ч байсан нөгөө их сайхан хайр халамж сэтгэлийн өгөлгөөр дутаагүй өссөн ийм хүмүүс юу яагаад байна? Сонсож байна. Тэгээд одоо нөгөө 3 жилийн хугацааг одоо юу яаж байгаа уншиж байгаа учраас одоо энэ 3 жилийн хугацаанд одоо өөрөөс чинь нөгөө нэгж байгаа юм нь болохоор зүгээр л хөдөлмөрлөл гэж байна шүү. За юу. Хөдөлмөрлөл бас дахин хөдөлмөрлөө гэж байна. Тэгэхээр нөгөө нэг би хийгээгүй шийсэн штэ, би зүтгэхгүй зүтгэсэн штэ, уг нь ингээл яваад болоод байгаа штэ гэл тэгжлэлэх байх л та. Гэхдээ нөгөө нэг юу яагаад байна?
нөгөө их сансан газар 9 өшөө хоосон гэдэг шиг нөгөө хитрхи их нэг тийм одоо би тэгэлсэн шүү дээ. Би ингээл явж л байгаа шүү дээ гэдэг нэг тийм юугаа хатуурхал одоо үгүй ерөөсөө бити юу ягаараа. Юу бусдад гэдэг юм уу? Ерөөсөө тийм бити хэлээрээ. За тэгэхээр нөгөө хар цагаан дэнслэн өдөр шөнө ээлжилнэ л гэдэг чинь. Тэгэхээр нөгөө дандаа нөгөө хүний амьдралд чинь нар гараад байхгүй тий. Дандаа ингээд шөнөөрөө байгаад байхгүй. Тэгэхээр нөгөө хүний амьдралын утга учирыг ойлгороо гэдэг тийм юу мессеж гарч шүү. За тэгэхээр нөгөө маш сайхан яг өөрийнхоороо яваад яг өөрийнхөө гараар ингээд аливаа зүйлийг ингээд хийжээ. Одоо юу одоо тэгэхээр нөгөө өөрийнхөө гараар юм хийжээ гэдэг нь болохоор нөгөө юу шүү. За юу заавал нөгөө нэг тийм амар том бизнес босгоод ч гэх юм уу, эсвэл амар том одоо тэр нөгөө нэг визийн нөхцөлтөл гадаад руу яваад Солонгос руу яваад тэнд очиод нөгөө нэг загас шарахаагаа нь үйлдвэрт нь ажиллаад ингээл нөгөө заавал мутраараа гараараа ингээл бүх хэмиг ингээл одоо бүр ингээд ядартлаа тэрийг хий гэсэн үг биш байхгүй юу. Тэгэхээр нөгөө ядаж нөгөө өөрийнхөө өмссөн хувцсыг ингээд нэг сайхан уугаад өмсчдөг тий. Ингээд нөгөө амар гоё гарынхаа хоолыг хийгээд одоо ойр дотныхоо хүрээллийг найз нөхдөө ажлын хамт олноо эсвэл одоо бизнес эрхлэгч бол доороо ажиллаж байгаа хүмүүсээ нэг ингээд нэг дайлчдаг, цайлчдаг. Дайлж цайлна гэдэг чинь сархаттай холбоотой биш шүү. Айгүй сайхан гарынхаа хоолыг хийгээд өчтдөг. Нэг тийм сэтгэлийн өнгөлөг гэдэг ямыг л дутааж явал хүмүүс яагаад байна да тэгээд. Энийг ингээд нэг айгүй сайхан бодож болгоож нэг зөв талаас нь зөв өнцгөөс нь харахыг хичээгээрээ. Тэгээд би өгдөг штэ амар их өгсөн. Тэгээд хүмүүс баярлалаа л гээл тэгжээдэн штэ гэл ингээл миний өдөөс бол яг л тэгээл хэрвээ уцаар ирээд ингээд үзчихсэн бол над руу бол яг тэгж хэлэх хүмүүс байгаад байна. Гэхдээ нөгөө сэтгэлийн өглөг гэдэг чинь нөгөө хүн гоохаар өгдөг гэдэг биш байхгүй юу? Хүнийг нөгөө нэг тартагдан тулсны дараа гаргаж өгдөг тийм зүйл биш байхгүй юу? Тэгэхээр нөгөө аюу сайхан энийг ингээд нэг жоохон ойлгож болох болов гэж би асуух гээд байна л да. Тэгээд нөгөө таны өгсөн өглөг чинь сэтгэлийн өглөг биш байна гэд хэлчихвэл маш их гомдох бах, тоних бах. Тэгэхээр одоо нөгөө та ямар ч байсан энэ уншлагыг уншиж байгаа бол ингээл альва нэг зүйл ингээд нэг сайхан уужим ухаанаар л нэг юу яахыг хичээгээрээ, ойлгохыг хичээгээрээ. Тэгэхээр өөрөө нөгөө бити ингэж хэлээрээ. Та ингэж хэлгээл ах шиг байна л да. Би ч тэнийг болцсон юм байна л да. Би тэнийг болохоор энэ юу яриад байгааг нь ойлгохгүй байна. Миний хийсэн юм яахаараа юу болохоо байчүү. Нөгөө юу өглөг болохоо байчүү гэж та бол ингэж юу яана. Яг тэгж хэлж байна. Тэгэхээр нөгөө юу ягаараа шин ихлэл та одоо нөгөө жохон одоо энэ уншлагыг уншиж сонсож дуусныхаа дараа нэг жохон анализ хийгээд үзсэн. Тэгэхээр нөгөө танд хариулт нь гарна. Тэгээд та энэ мессежийг хүлээж аваад дэндүү юу яхаад одоо дэлгэр тэгш ухаанаар ойлгож авах юм бол ерөнхийдөө нөгөө юу яана дөө. Бүх юм чинь сайхан маш гоё юу яагаад ирнэ. Жигдрээд ирнэ. Тэгээд нөгөө нэг юу л юм байна л да. Та нөгөө ингэж хэлээд байна л да. Надад ингээд нөгөө нэг өгсөн хүн байдгүй, авсан хүн зөндөө байдаг гэд ах юм. Та хүмүүн заяанд одоо өчнөө олон хүнд та өгсөн тусалсан байна л да. Тэрийг би бол үнэхээр их баярлж байна. Би таны өмнөөс би тэр хүмүүсийн танаас тусламж авсан бүх хүмүүсийн өмнөөс би бол талархал илэрхийлж байна. Гэхдээ хорвоо танд яг энэний чинь хариуд танд юу өгснийг та ер нь төсөөлж ер нь бодож үзэж байна уу? Танд ингээд дэндүү сайхан сэтгэл амар амгалан
гэр орон сэтгэр амгалан одоо нөгөө дуртай үедээ нөгөө инээжтэй ханиачтай дуртай үедээ одоо нөгөө хин нэгний тийм иргэшэл биш гэх юм уу. Яг өөрийнхөө бодолцоогоор ингээ байж чаддаг. Тэгээд нөгөө элдв босын тэр нөгөө одоо нөгөө хүрээлэл дунд чинь хүртэл одоо маш их юм юуны сэтгэлийн шарахтай маш их юм хүлээстэй ийм хатуурхалтай тавилан байгаа тийм та ч өөрөө тийм хатуурхалтай ийм нөгөө хүнд хилдэггүй нэг юм хүний сэтгэлийн гүнд нэг юм хүнд хилдэггүй нэг тийм айхтар юм хатуурхал зовлон шаналл хүлээс байдаг шүү дээ. Тэр чинь ч хүртэл ингээд хорвоо ертөнц одоо өргөс авсан юм шиг байхгүй болгоогүй ч гэсэн баг багаар тавиа явуулсан л гэж байна. Тэгэхээр нөгөө таны бусад өгсөн өглөгийн хариуд бурхан юу хорвоо ертөнц танд ингээд юу яатсан л байна л та. Хариуг нь ингээд тухай бүрэн л ингээд өгөөл явж идэх юм байна л та. Тэгэхээр нөгөө та болохоор энийг болохоор нөгөө огт нөгөө за би өөрийнхөө хүчээр ингэж байна. Би өөрийнхөө хүчээр ингэж хинч намайг ойлгоогүй, хинч намайг хараагүй, хинч туслаагүй ч гэдэг юм уу. Ингээл нэг тийм нөгөө итгэх итгэлээ алдсан явж явах үед нь ингээд хорвоо дэлхий танд ингээд угаасаа юу яасан бэ штэ өгөөж үлээ хайрлсан байна. Энэ бол өстой үнэхээр юугүй шүү. Маргах тийм одоо нөхцөл боломж байхгүйгээд хэлчихвэл яадаг бол тоо бродчих юм болов яа гэх юм бол тоо. Тиймэрхүү байгаад шүү. За тэгэхээр нөгөө нэг та бүхэн маань их сайхан юу ягаараа гэрэлтэй гэгээтэй уужим бодлоор үнэхээр их энергийг өгсөн ачааг нь одоо ертөнц одоо өөрөө л үүрч явж байгаа гээл юу яачих гад байна да. Тэгжил их хатуурхчих гад байгаа л юу таал байна да. Тэгэхээр та бүхэн маань нэг жоохон нэг тийм уужим ухаантай байхыг хичээгээрээ яа харахгүй нөгөө маш их гайхалтай гэр бүл одоо нөгөө таны одоо өөрийн чинь хүсч хүлээжсэн тэр бүх юм чинь одоо ингээл ер нь биелээд л яваад байгаа юм байна. Одоо энэ ойрын одоо 3 жилийн хугацаанд бол одоо таныг нөгөө зөвөр л хөдөлмөрлөл гэж шилж байгаа нь танд нөгөө илүү дутуу маш тийм хатуу тавилан болвол юу яахгүй учрахгүй гэж одоо нөгөө танд одоо сайрхаж ам гарсны юу байх л та. Хорвоо ертөнц бурхан одоо танд нөгөө тэгж ам гарч байгаа нь их гайхалтай байна. Энэ уншлага бол би энэ уншлагыг маш их гайхалтай гэж бодож байна. Тэгээд нөгөө нэг юу ягаараа альва нэг зүйлд нөгөө юу яа шүү заа юу. Альва нэг зүйлд нөгөө юу яаж болохгүй шүү. За бэцнийг одоо юу гэж тайлбарлах вэ? Би жишээгээр тайлбарлачих гэж бодоод байх юм гэн. Одоо нөгөө энгийн жишээ шүү заа юу. Одоо ингээ хүний гаранд өргөс орчдөг штэ. Санаатаач вэ, санамсаргүй ч вэ. Тэгэхээр тэр өргөс нэг ороод ерөөс зогсчдгүй байхгүй юу? Дахин орж болно хүний гаранд өргөс. Тэгэхээр энийг нөгөө нэг маш их тийм юу уужим ухаанаар хүлээж аваарэ гэж байна. Тэгээд нөгөө ганцхан нөгөө нэг юу яахгүй шүү. Та бүхэн маань одоо зөвхөн нэгээрээ одоо энэ тавиланг туулаад байгаа юм бол биш шүү гэдэг нэг тийм юу анхааруулга сануулга гэдэг юм уу? Тийм юу яагаад ишүү за. Хараад ишүү за. Тэгээд нөгөө маш их тийм хатуу шаналл одоо юуны зүрх сэтгэлийн зовлонг нь бол хорвоо ангаасан л гэж юу яагаад төрүүн тэгж юу яасан гарсан. Тэгээд нөгөө яг яавал одоо таны сэтгэл хандах юм бол доо гэж нөгөө юу асуулгаал байна л да. Нөгөө айгүй сони нөгөө юу яагаад ах юм? Их олон дүртэй юм бэ. Одоо нөгөө юу яагаад ах юм?
одоо элбчин хүмүүс байдаг шүү дээ. Элбчин хүмүүс чи энгийн үедээ энгийн хүн шиг харагддаг мөртлөө толгой дээрээ нөгөө нэг юм өндөр хар малгай тавьчихаараа юу яагаад гэдэг шүү дээ. Нэг элбдэж үзүүлээд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг ингээд нэг тийм нөгөө яг бодол санаагаа ерөөсөө хорвоо ертөнцтэй ярилцахгүй байна гэдэг ах юм. Яг юу хүсэж байгаагаа тодорхой илчүүл одоо хорвоо ертөнц юу яана л гэдэг юм. Сонсно гэдэг юм. Тэгээд нөгөө сүүлийн үед нөгөө юу нь өвдөж байгааг нь мэддэхгүй нөгөө жоохон би хаана өвдөд байгаа хүмүүс байгаа болохоор хорвоо ертөнцид жоохон ингэж хатуурхаад ах шиг байна. Гэхдээ энэ бол төр зүрийн асуудал юм байна. Тэгээд тэгтэл нэлээд л их юу яасан байна да. Нэлээд л их хатуурхал хүлээгээд байгаа хүмүүс байна. Тэгээд нөгөө юу ягаараа за. Тэгээд нөгөө юуны ойр дотны хүнээ алдаад араас нь шаналж эмтрээд тэгээд одоо баг араас нь ингээд юу яачих юм шүү. Одоо тэдэн хүн үгүйдсэн штэ. Тэгээ одоо тэрнийх нараас одоо би баг явчих юм шүү гэд тоглоомч бай, наадгач бай, хатуурхалч бай, гонигч бай, зовлонч бай. Ерөөсөө тэгж нөгөө боцгостын үйлийг дурсаж болохгүй гэж байна. Тэгэхээр нөгөө юу ягаараа одоо нөгөө цаг хугацааны хувьд нэлээд эрт өнгөрсөн нэг 3 хүний тавилан байгаад байна. Тэгээд ойрын хугацаанд бас өнгөрсөн хүн байгаад байна шүү. За нэгэрч тогтохгүй байна. Тэгэхээр нөгөө юу ягаараа тэр нөгөө боцгостын үйлээр нөгөө тоглоом шоглоомч юу ах вэ? Тэгээд нөгөө хатуурхаж бити яриарай л гэж хэлэх гээд байна. Тэгээд нөгөө шаардлагатай болвол юу ягаараа ховын уншлага аваараа тэрэн дээр нөгөө нэг яг юунд боломгүй байна? Яг яагаад байна? Яагаад ингээд удам угсаанаас ингэж их ам урсаад байна ч гэдэг юм уу? Тэгээд нөгөө нэг юу яасан л бас тавилан гараад байгаа юм. Нөгөө давагдшгүй хүчин зүйл гэж байдаг штеп. Давагдшгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон буюу одоо нөгөө хорвоо ертөнцийн тийм нөлөөнд орсон хүмүүс байгаад байна. Одоо нөгөө аянга, цахилгаан, гал ус, бороо шороо тэр нэг юм давагдшгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон. Тэгээд нөгөө гар зихтэй хүмүүс их байгаад байна. Ямар сони юм бэ? Уг нь одоо тэгээд сони юм да. Тэр өвгдийн хүчин одоо нөгөө барагдаад одоо өөрөө чинь хөдөлмөрлө гэж хэлж байгаа ч юм уу. Одоо яагаад заавал иймэрхүү хатуурхал гараад байгаа юм бол доо. За тэгээд ямар ч байсан юу яа. Яаж ч зүдэрсэн нөгөө орондоо битээ уйл гэдэг нэг тийм хатуурхал байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхэд нөгөө тэрийг сайхан биелүүлж бодож болгож яваараа шүү. За юу. Тэгээд нөгөө салсан сарнсан хүмүүс бас байгаад ах юм. Хоёр тишээ болцсон. Уг нь гэр бүлэрээ халуун дутна тансаг сайхан амьдарч ийсэн чинь амьдрал ингээд нэг юм оронгороо иргсэн гэх нь хаашаа юм. Гэтэл нэг юм хүний сэтгэлийн нэг юм шаналгаад шархлуулаад ингээд буцаждаг юм байдаг штэ тий. Тэгэхээр нөгөө ийм тавилан ингээд туулсан хүмүүс ингээд байгаад байна. За тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө юу ягаарэ. Би болоо 3 дугаар группийнхнийгээ нөгөө наривчлсан уншлага юм уу эсвэл нөгөө заслын үйл хийлэгдэх хүн ч гэдэг юм уу тэрэн дээр очсон дээр хал гэж их бодож байна. Байгаль дэлхийтэйгээ нөгөө нэг их сайхан ойр харьцаарай гэдэг юу гарч шүү за. Тэр нөгөө юуны их хатуурхал бас байгаад байгаа юм байна. Уул ус ой мод одоо магадгүй тэр нөгөө ой модыг устгасан гэмтээсэн одоо ялангуяа зулцсан өсөж яваа залуу модыг үнсээр нь устгасан ч байдаг юм уу. Одоо нөгөө орчин юугаар болов хөдөлгөж болохгүй юмыг л хөдөлгөцсөн л гэдэг тийм хатуурхал юм бол байгаад шүү за. Тэгээд харах мэлмигээ нэ гэж байна. Энэ бол яа харахгүй тэгж гарч байна. Тэгээ буцагстынхаа
үйлэнд хоорондоо нөгөө нэг ив ие олоод нөгөө буцагсдынхаа үйлийг нөгөө их сайхан зөв оршоо гэж шүү. За юу. Тэгээд нөгөө 3 жилийн хугацаанд бол хөдөлмөрөл тэгээд түрүүний гарсан бүх тийм гэгээн заяа олдноо гэсэн шүү. За баяртай манайхан энэ хүртэл сонссонд баярлалаа.